Амар байна уу? Намайг Болор Туяа гэдэг Бэриж клуб болон Бэриж community үүсгээд мөнгө санхүүгийн талаар хичээлүүд заагаа 5 жил болж байна. Тэгээд өнөөдөр Бэриж клубийнхаа талаар танилцуулах гэж байна. Манай клубуд та гишүүнээр ороод ирэх юм бол дотор нь Start, Grow, Pro гэсэн 3 анги байгаа. Start анги дээр бид нэр хөрөнгө оруулалт мөнгөний талаар илүү үздэг. Тэгээд хөрөнгө оруулалтаа өнөөдрөөс эхлээд хийгээд эхэлнэ гэсэн үг. Хөрөнгө оруулалт гэдэг маш энгийн зүйл байдаг. Яг үүндээ цаг гаргаад нэг сэтгэл гаргаад ойлгочихвол юм бол та өнөөдрөөс эхлээл бүр яг өнөөдрөөс эхлээд энийг эхлүүлэхээр үнэхээр санагдана шийдвэрээ гаргана. Маш гоё зүйл байдаг. Хамгийн зөв хүний одоо амьдралдаа гаргаж болох үнэхээр ухаалаг шийдвэрийн нэг бол мөнгө санхүүгийн хөрөнгө оруулалт хийя гэж тэр шийдэж байгаа тэр шийдвэр байдгаа. Тэгэхээр би хөрөнгө оруулалтын талаар заах үнэхээр дуртай. Өөрөө бас би одоос 2 жилийн өмнө хөрөнгө оруулалтын талаар хөрөнгө оруулагч болоод яг амжилттай ухаалаг зөв хөрөнгө оруулалтаа хийгээд явж байгаа. Тэрнээс өмнө бол зөндөө алдаанууд гаргаад унаж босоод уруудаад явсан түүхүүд ч гэсэн надад зөндөө байгаа. Дунд анги буюу Grow анги дээр та жилээр нь одоо клубийнхаа төлбөрийг төлөх юм бол нэгдэж байгаа дунд анги байгаа. Дунд анги дээр бид нар илүү онлайн ертөнцид хэрхэн ажиллах вэ, ямар боломжууд байгаа вэ гэдэг ур чадруудын талаар контент хэрхэн хийх вэ, тий? Одоо болроо ингээл нэг мөнгө санхүү гэдэг сэдвийг барьж аваад энэ чиглэлээр онлайн орлого бүтээгээл ингээд аялаад явж байгаадаа ч гэсэн ажиллаа гээд явж байгаатай адилхан та тэгвэл ямар сэдвээр юу хийж болох вэ гэдэг тал руу нөлөө чиглүүлэх тэм сонирхолтой дунд шатны анги байгаа. Про гэдэг анги нь болохоор надтай ганцаарчлаад ажилладаг, надтай уулзалдаг, ойрхон байдаг тийм анги буюу хувийн брэндэ бүтээх тэр бумын зорилго өмнөө тавьж агаад ингээд онлайнаас сая доллар бүтээе гэдэг том зорилгын төлөө явах тийм ангийнхан байгаа. Ингээд 3 шатлалтай ангитай та хүссэн ангид ороод сурч болно. Тэгээд Бэриж клубд орох юм бол та хөрөнгө оруулалтыг маш гоё ойлгоно гэдэг дээр би бодит жишээ харуулмаар санагдсан. Тэгэхээр интернет дээр бид нарт тийм хөрөнгө оруулалтын өгөөж тооцох бэлэн өснөгтөө зөндөө байдаг хгүй. Тэрний нёгийг ингээ гаргаад ирлээ. Өнөөдөр бид нар хөрөнгө оруулалт огт хийгээгүй байлаа гэж бодъё. Хөрөнгө оруулалтын жилийн өгөөж юу хэдүүлээ 18% зүгээр авчийн ойролцоогоор энэс өндөр хувийг өгөөж ч гэсэн байдаг. 20-21% та байдаг. За хугацаагаа 30 жилээр хөрөнгө оруулалт хийя. Тэгээ сартаа болоод нэг 100 мянган төгрөг хөрөнгө оруулалт хийгээд явъя гэд харахад жишээн дээр өөрөөсөө 36 мянган төгрөг хоримтлуулсан. Цаанаасаа хоримтлуулсан хүү өгөөж нь 1.3 тэрбум. Нийлээд 1.4 тэрбумын багц үүсэх буюу одоо санхүүгийн тал дээр тэрбумын хөрөнгө оруулалтын багцтай хүн гэдэг бол үнэхээр гоё супер эрхчлөө, маш гоё амьдралыг бүтээж чадсан гэсэн утгатай байдаг. Үнэхээр гоё зорилго гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэгвэл 30 жил гэдэг чинь урт байна. Энийг бага байлгаж болох уу, 10 байлгаж болох уу гэж хүмүүс асуудаг. За 10 жилээр бодоод үзэхээр 12 сая төгрөгийг өөрөөсөө гаргаж авахад 21 сая төгрөнд хүү өгөөж таны оруулсан мөнгнөөс их мөнгө байгааз ингээд орж ирд 33 сая төгрөгийн багц бүрднэ гэд. Гэтэл 33 сая төгрөгөөр бид нар санхүүгийн хөрчлөө бүтээж бол арай л амжихгүй. Учраас сард хийж байгаа үнийн дүнгээ нэмээд үзье. Хугацаагаа багасгахыг хүсэж байгаа бол үнийн дүнгээ нэмж өгнө. Үнийн дүнгээ багасгахыг хүсэж байгаа бол хугацаагаа нэмж өгдөг байхгүй хөрөнгө оруулалтын дээр. Тэгэхээр энэ дээр бол 500 мянган төгрөгөөр хөрөнгө оруулалт хийгээд харин санхүү хөрчлөө бүтээж чадчихээн. 100 сая төгрөг гэдэг бол хамгийн ингээд ихний санхүү эрхчлөөнд хүрч байгаа үе байдаг байхгүй. Тэр утгаараа бас боломжтой байна. Тэгэхээр энэ мэдчлэнгээр та хөрөнгө оруулалтынхаа өөрийн гэсэн төлөвлөгөөгөө старт анги дээр гаргаж сурна. Энийг яг энэ хөрөнгө оруулалт хийн гэж яриад байгаа энэ тэр 100 мянган төгрөгөөр яг юу авах вэ? Өөрөө та ойлгож эхэлнэ. Өөрийн гэсэн суурь мэдлэгтэй болж эхэлнэ. Тэгээд ижлэгэн гой зорилготой найз нөхдүүд байгаа хэдүүлээ уулзалтууд, онлайн уулзалтууд бол тогтмол явж байгаа. Тэгээ танхимын уулзалтуудаа зарлаад нэмээд аяллууд тасаарлаа гэж ирээдүйд төлөвлөж байна. Тэгэхээр яг нэг юм мөнгө санхүүгээ гой цэгцлэх, өрөө дарах, хөрөнгө оруулалтаа эхлүүлэх, санхүү хэрэгчлээ бий болгох. Тэгээд энэ мөнгө санхүүгийн тухай мэдлэгийг үр хөвгтдээ зааж өгөх. Туршлагатай, ухаалаг хөрөнгө оруулагч аав ээж болох хүсэлтэй байгаа бол яг одоо Бэриж клубтай дийдэрэй гэж урьж байна. Тэгээд хэдүүлээ клуб дотроо уулзъя. Маш гоё зүйлүүдийг хамтдаа хий. Бидний ирээдүй үнэхээр гоё гэрэлтэй харагдаж байгаа шүү. Тэгээд болроон тантай хамт байгаад гоё туслаад дэмжээд нөхөрлөөд явахад бэлэн байна. Та харин бэлэн болвол клубтай нэгдэрээ баяртай.